Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Эзэлтийн эренхий шалгалт болон Монгол хэллэгчийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа сурагчтай хүндээ өнөөдөр их зохиогод хэрхэн бэлтгэх вэ? Хэрхэн бичих вэ гэдгийг зөвлөмж хичээлийг хүргье. За тэгэхээр бичих чадварыг сорьсон 20 оноотой 200-аас 250 хүүхдээ их эссе бичих юм. Тэгвэл шалгуулагчаас ямар чадвар шаарддаг вэ? За өгсөн сэдвийн хүрээнд сэтгэж байгаа чадвар, за мөн бичих чадварын туршлага, за төрөлх хэллээ хэр эзэмшсэн мэдлэг чадвар, за богино хугацаанд ажиллаж бичих чадвар, за логик дистаралтай сэтгэж байгаа чадвар, за хэр их мэдлэгээ хэр ашиглаж байгаа чадвар, за өөрийгөө илэрхийлж байгаа чадвар, үзэл бодол, хандлага, байр суурь харагддаг юм аа. За ингээд бичгтээ тодорхой арга барил эзэмшиж байж бичнэ гэсэн үг. За бичгтээ найруулгын болон зөв бичгийн дүрмээ судалснаа харуулдаг юм аа. За өгсөн тодорхой сэдвийн хүрээнд бичдэг. За бид өмнө хичээлээр эхлэл зохисолборыг бичих аргаас хүргэсэн. За энэ удаа бол гол буюу үндсэн зохисолборыг бичих аргаас танилцуулнаа. За гэхдээ эхлэл зохисолбор бичих арга нь дахин дурдж сануулъя. За хөтөч өгүүлбэрээ багтаасан баримтаар эхэлж болох нь байна. Бичиж байгаа зүйлийнхээ эсрэг санаагаар эхэлж болж байна. Сэдвийн чухал болохыг уншигчдад хүргэх хандлагаар эхэлж болно. За сонин содон хэрэг явдал товч дүүхээр эхэлж болно. Асуултаар эсвэл асуудал төвшүүлж эхэлж болох нь байна. За ашлал дээр авч эхэлж болох нь байна. Сонирхолтой мэдээллээр бас эхэлж болох нь. За юуны тухай мэдүүлэх зорилготой агуулсан хөтөч өгүүлбэрээр эхлэх зэрэг олон аргуудаас сонгож өөрийн арга барилдаа суралцаар арга барилаа эзэмшиж аваарай л гэсэн санаа гэлж байгаа юм аа. За тэгвэл төгсгөл бичих аргаас дурдъя. Төгсгөл бичгтээ дүгнэлт хэлбэрээр төгсөж болж байна. За өгүүлж буй зүйлийн талаар төгс дүр зургөх эсвэл хэлэг гэж байсан санаагаа хурааж дүгнэлт хэлбэрээр төгсөж болно. За үзэл санаагаар төгсгөж болно. За уншигчийг дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодоход хүргэх. За өөрийнхөө үзэл байр суурийг илэрхийлэх зэрэгээр төгсгөж болно гэсэн. За асуултаар төгсгөж болно. Уг зүйлийн талаар дахин эргцүүлж бодох. За мөн асуултын даваа шийдлийг олсон мөн уншигчид зориулж асуулт үлдээсэн хэлбэрээр төгсгөж болох. За дараа нь бүрэн төгсгөл. За бичиж юу зүйлдээ бат итгэлтэй хандсан баримт үзэл бодол. За мөн асуудал үлдээх төгсгөл. Уншигчийг дэвшүүлсэн асуудлын талаар үргэлжлүүлэн бодоход хүргэх тийм хэлбэрээр төгсгөж болох нь. Таамаглалаар төгсөж болно. Уг зүйлийн талаар таамаглалаа дэвшүүлэн үлдээх. За эргцүүлэлээр төгсөж болно. Уншигчийг буюу бичигчийн эргцүүлсэн хэлбэрээр төгсөж болно гэсэн. За өгөөсгөж бас төгсөж болно гэсэн. Уг зүйлтэйгээ бас эдгээр зүйлтэй санал нийлэхгүй байгаа тухайгаа бичиж төгсөж болно гэсэн. За ингээд эхлэл ба төгсгөлийн хэрхэн найруулах вэ? Ямар арга байдаг талаар багшийн товч зөвлөлөө. Гол буюу үндсэн хэсэгт юуг анхаарах, юуг илүүтэй судлан чухалчлах гэдэг талаар хэдэн зөвлөмжийг хүргэе. Эхийн үндсэн хэсэг нь хамгийн чухал бөгөөд энэ хэсгийг хоёр түүнээс дээш зогсолбороор бүрдүүлсэн байх хэрэгтэй. Гэхдээ нэг анхаарах зүйл бол үгийн тоондоо багтаах гэдэг бол нэлээд том асуудал болно. Тийм учраас нэлээд төлөвлөгөөндөө дургуулж үгийнхаа агуулга тэр зүйлээ тоондоо багтаагаарай гэсэн үг. За үндсэн хэсгийн зорилго нь зохиомжийн гол санааг дэмжих нэмэлт санаанууд юм.
Өөрөөр хэлбэл эхлэл зэвсэгтэй юу хэлэх гэж явсан. Өөрөөр хэлбэл одоо бид нэр одоо ахлах ангийн хичээлээр заалгадаг хөтөч санаа түлхүүр өгүүлбэрээр заалгадаг. Тэгвэл түүнийгээ дэмжих ийм санаануудыг бичээрэй гэсэн үг. За тэр зүйл нь содон, сонирхолтой байх, за баримт жишээндээ тулгуурлан хандлага, үзэл бодол, мэдрэмжээ илэрхийлэн бичих байдаг. За тэгвэл гол хэсэг буюу үндсэн хэсгийн одоо хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаас хоёр зүйл байна. Нэгдүгürt нь одоо цаг хугацааны дарааллыг анхааран үзэх. Хоёрдугаарт нь ач холбогдлын дарааллыг анхааран үзвэл бидний бичиж байгаа бичвэрийн эрхээний гол хэсэг нь бол нэлээ одоо сайн болно гэсэн үг. За тэгээд гол хэсэгт юу багтааж өгөх вэ? Юу бичих вэ гэсэн асуудал бас тухайн үед тулгамдж магадгүй. За тэгвэл одоо баримтыг бодох нь баримт дараа нь мэдээлэл оруулж болно. За дараа нь жишээ. За дараа нь тайлбар оруулж болж байна. За сэтгэгдлээ оруулж болж байна. Үзэл бодлоо илэрхийлэн бичиж болж байна. За ашлал авч батлан бичиж болж байна. За шүүмж хэлбэрээр бичиж болж байна. За хэрэг явдлыг зэрэгс одоо тусган оруулаарай гэсэн. За тэгэхээр гол хэсэгт бол үндсэндээ баримт, жишээ, сэтгэгдэл, ишлэл, хэрэг явдал, мэдээлэл, тайлбар, үзэл бодол, шүүмж гэсэн эдгээрээс одоо алийг нь тусгав гэдэг нь одоо хувь хүний бичгчийн одоо чадвараас хамаардаг юм. За ингээд жишээ болгоод үндсэн хэсэгт туссан хүүхдийн бичсэн одоо гол хэсгээс авсан богино бичвэрийг багш нь уншиж танилцуулъя. За миний хамгийн нандин дурсамж. Дунд сургуулиуд төгсдгийн хавар гэр хорооллын гудамжаар усан бороотой орой алхаж байсан минь тод үлдчихтэй. Гэрлийн шамгууд шугамны урт зураас шиг жигд. Харин миний үнгийг нулимстай зүг угаалтсан тэр бороо бодлого гийсэн тэнгэр хоёр гониг нандин зүйл хоёрыг мэдрүүлж билээ гэж. За энд бол одоо мэдрэмжийн илэрхийлэхдээ тэр орчны нөхцөл байдлыг бас нэлээ төрслөлттэй бичсэн байна. Усан гудамжаар усан бороотой орой алхаж байсан. За шугамны урт зураас гэж адилтгал. За тэгээд бороо тэнгэр хоёр нэг нь гуниг, нэг нь нандин зүйл болж байгаа. Одоо цомхон одоо ийм хэлбэрээр бичиж нэг цогцлборт багтаа илэрхийлсэн байна. За мэдээж эндээс одоо хүүхд бичгтээ тэр нандин зүйл гэж юу байдгийг өргөжлүүлж бичсэн байна. За тэгээд гол буюу үндсэн хэсэгтээ одоо холбоосуудыг бас нэлээд сайн ашиглаж сурах хэрэгтэй. За нэг өгүүлбэрээс нөгөө чилжих, нэг цогцлбороос нөгөө чилжих. За дотоод буюу гадаад холбох үгүй, үг бүхий ийм аргыг хэрэглээрээ. За энэ нь шилжүүлэх аргын нэг хэлбэр болдог. За эндээс онцгойлон ялгах, хязгаарлах утга үүрэгтэй жухамхүү, чухамдаа гагцгүй зөвхөн ердөө гэсэн холбоос байна. За тухайлах, зүүрлэн жиших, өөрөөхий тухайлбал, зүүрлвэл, жишээлбэл, үлгэрлвэл. За дараа нь төхөмжлөх, хялбарчлах, өөрөөхий нэг талаас, нөгөө талаас, нөгөө дээгүүр. За тооцох, тодорхойлох, өөрөөхий гих мэд. Үүнээс үүний тулд аль нь хин нь. За лавшруулан холбох утга өөрөөхий цаашлбал, улмаар барахгүй, түүгээрч барахгүй. За тэгээд ч ингээд ч цогсохгүй, тэр тусмаа байтугай, тэрч байтугай, тэр тусмаа гих мэтийн лавшруулан холбох утгатай холбоос байна. За мөн шалтгаан үр дагаврын утгатай иймээс ийм болохоор учраас аас шалтгаалan хамааран холбогдуулан энэ тохиолдолд ийм нөхцөлд тийм тохиолдолд хэрв бол тэгвэл гэх мэт. За цагийн харьцаагаа бичиж буй зүйлийн утга санааны өрнөлийн дистраллын утгатай үүнтэй зэрэгцсэн үүний зэрэгцээгээр үүний хамт урдаар
дараа нь, дээр нь, хойно, эцэст нь, хожим, 1 дугаарт, 2 дугаарт, 3 дугаарт наандаж, цаандаж гэх мэт холбоос байна. За мөн харьцуулах ба эсэргүүцүүлэх утгатай гэвч гэтэл харин хэрв тийм бол нэг талаас нөгөө талаас харин ч иймээс ийм байдлаар иймэрхүү тэрчлэн түүнчлэн үүнчлэн эмчлэн үүншиг түүншиг гэх мэт холбоосыг хэрэгж болж байна. За мэдээлэл оруулах утгатай энэ тохиолдлыг авч үзвэл энэ тохиолдлыг авч үзье. Жишээ авбал жишээ авъя гэх мэтээр юм холбоос хэрэгжилж болж байна. За ерөнхийлөн дүгнэх утгатай ингэхлээр иймээс ийм учраас үр дүнд эцсийн үр дүнд нь эцэст нь гэх мэтээр. За нэмэлт тодруулах. За энэ бол дэлгэрүүлэх утгатай байдаг. Үүнээс гадна түүнээс гадна дээрхээс гадна үүгээрч барахгүй тэрч байтугай ялангуяа тухайлбал тодруулбал ихэвчлэн гол төлөв гэх мэт нэмэлт тодруулах буюу нэмэн дэлгэрүүлэх юм холбоосууд байна. За тэгэхээр сая багш нь одоо үндсэн хэсэгтээ ямар холбоос ашиглаж нэг зохицолбороос нөгөө зохицолбор шилжих үү, нэг санаанаас нөгөө санаанд яаж шилжих үү? За агуулгын хувьд бол яаж холбож өгөх талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа. За тэгэхээр гол буюу үндсэн хэсэгтээ бичгтээ ер нь сэдв сонгохоос л эхэлдэг. За ихэвчлэн одоо ерөнхий сэдв одоо хэл хүчийн шалгалтанд өгдөг байна. За тэгэхээр миний хамгийн нандин дурсамж гээд ерөнхий сэдв өгсөн бол түүнээсээ хүүхд үнэр гээд бүр тодорхой сэдв болгож сонгож аваад бичсэн нэгэн одоо эхийн хэсгээс танилцуулъя. Төгсөлтийн баяраар тэр тусмаа ааваас цэцэг авахд хамгийн ихээр доголж билээ. За тэгэхээр л нөгөө саяны тайлбарсан одоо холбоосыг тэр тусмаа гэсэн холбоосыг хэрэглэсэн байна. За тэр мөчийг бодохын дэдийд аав минь энэ насанд давтагдшгүй үнэр үлдээсэн дээ. За тэгэхээр зэрэг бас саяны холбоосыг бас хэрэглэж байна. Тэр мөчийг бодохын дэдийд гэсэн холбоосыг хэрэглэж байна. За гихмчлэнгээр нэгээс нөгөө шилжих, за мөн лавшруулах, батлах зэрэгээр одоо холбоосуудыг хэрэглээрэй. За ингээ гол буюу үндсэн хэсэгтээ юуг хэрхэн найруулж бичих талаар би түрүүн хэлсэн баримт, жишээ, сэтгэгдэл, ишлэл, мэдээлэл, тайлбарлал, үзэл бодол, шүүмж. За эхийн одоо гол хэсэгт бол эдгээрээс оруулж бичгтэн одоо төлөвлөж маш богино хугацаанд төлөвлөд бичвэл илүү үр дүнтэй болохыг өмнөх хичээлээр танилцуулсан байгаа. За тэгээд өнөөдрийн хичээлээр бол одоо эдгээр одоо баримт жишээнээс ахгуулаад гадаад холбоосыг нэгийг нөгөөтэй нь яаж холбож утга авцалтаа үүсгэх талаар хэллээ, зөвлөлөө. Тэгэхээр одоо юуг яаж ямар өнцгөөс бичих вэ гэдгийг зураглал гаргаж түлхүүрүүгээр агуулгын төвчлөл хийж төлөвлөгөө зохиоод бичвэл илүү үр дүнтэй болдог юм аа. За мөн дахин хэлье. Ер нь зураглал гаргаад товч бичиглэл хийгээд төлөвлөгөө зохиоод бичвэл илүү одоо өндөр оноо авах болдог юм аа. За шууд бичгээр яагаад алдаа гардаг вэ гэхээр зэрэг шууд одоо тархиндаа бодоод бичгээр зэрэг мэдээж одоо найруулгын алдаа. Тэгээ гарсан байвал балалт цоглохоос ахгуулаад зөв бичгийн дүрмийн алдаа гişиг гээгдэх тохиолдлыг гээхгүй бичсэн байвал дээрээс нь дарах зэрэгээр оноо хасуулах тохиолдлууд илбэг гардаг юм аа. За ер нь зохион найруулж бичих одоо дадлага хийхэд зориулан би өмнөх хичээл дээр бас тодорхой сэдв санал болгосон. За энэ хичээлээр ч гэсэн багш нь бас ийм тодорхой сэдвийг санал болгож байна. За энд бол цаг хугацаа, улирал ба амьдрал, надад тохиолдсон хөгжилтэй дурсамж, эрдэм ёроолгүй, аялал бол таны мэдгүй, мөрөөдөлд хүрэх зам. За тухайн номыг өчөөд нэрийг өчөөд номыг заавал уншаарай гэх мэтчлэн одоо сэдвээс нэгийг сонгоод энэ хугацаанд амжин 200-аас 250% одоо их найруулан бичээрэй. Бичснээ одоо гэр бүлийнхэндээ бас уншиж өгөөд ямархуу болсон байна
гэдэг талаар зөвлөн хэлэлцээрэй. За тэгээд амжилт хүсье. За эссе бичих талаар зөвлөмж хүргэлээ. Та бүхэнд баярлалаа.